Монголчуудаа бүх холбоо үндэсний шгшээ багийн тамирчид маань бол яг төлөвлөгөөний дагуу бол энэ оны өргөдсөн бүрэлдэхүүнтэйгээр бол энэ оны одоо сая өнгөрдөг Тбилиси их тоглолт өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон манайхын тэмцээндээс бол нэг алтан медаль 3-5 дугаар 3-7 дугаар байр гэсэн амжилттайгаар оролцлоо. Ерөнхийдөө бол яг анх 2025 онд ороод анхны яг өргөн бүрэлдэхүүнтэй явсан тэмцээн. Олимпийн дараа бол дэлхийн нийт тэр залуучуудыг төлхөө шинэ цикл эхэлж гин гэж үзэхээр манай багч ерөнхийдөө залуучууд төлхөө оролцсон. Миний хувьд бол сэтгэл хангалуун байгаа. Сайн барилцсан. Олон медалийн төлөө барилцсан. Яг нэг алтан медаль, хүрээлэн медалийн төлөө 4 хүн барилцсан. Медаль авч чадаагүй ч гэсэн ер нь тамирчид бол ер нь жигдхэн бэлтгэл бол болж байна л гэж үзэж байна. За одоо манай шгшээ баг маань бол 4-р сарын 25-наас 28-ны хооронд Тайланд улсын Бангкок хотод болох Аз ТV аврах шалралт тэмцээндээ бол бүтэн багаараа оролцсон. 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр тэгээд хувийн хэмжээ болон багийн холбог болон ТV аврах шалралт тэмцээндээ оролцохоор ерөнхийдөө бэлтгэл сургалтаа базаагаад байж байна. Мөн наан нь бол манай дотоодын цуврал одох удирдал 2 сар тутам нэг зохиодог 100 сая шагналын сантай топ 6 тэмцээн маань бол 4-р сарын 19-нд Эмбак аренад зохион байгуулагдаж байгаа энэ 3 дахь цуврал маань энэхүү 3 дахь цуврал дээр маань болоод бүгд найрамдах Солонгос улсын шгшээ багийн 6 тамирч ирж манай тамирчтай бас хурд уч ахвалсан байгаа сорина. Энэ тэгэхээр юуны энэхүү ямар учиртай гэх юм бол явцын чаашлаад бид нар бол энэхүү шилдэг топ 6 тэмцээнэ баг-багаар ингээд нээлттэй болгоод тэгээ ерөнхийдөө бол одоо эхний ээлжин Солонгос улс бол дараа сарын Оросын холбооны улс ч юм уу те ингээд багуудыг ингээд нэг тамирчтай ураад тэнд тойрог системээр ингээд барилдуулаад тамирчтай айл болох гадны тамирчтай олон тойрог барилдуулах гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэмцээн бол яг одоо цаг үе болсон айгүй тийм. Эхлээд тамирчид бол их сайн ойлгоогүй л дээ. Юу гэсэн жил 6 удаа тэмцээн зохион улсын авар нэг ранг тогтоон нэг ойлгоо байсан. Одоо бол ойлгоод ер нь тэр өгөөж ийн гэж үзээд айгүй идэвхтэй ороод эхэлсэн. Ер нь ширүүн болоод эхэлж байгаа. Одоо доороос нь нөхөж орох одоо жишээлбэл тамирч тэр тал дээр жоохон дахиад нэг жоохон өөрчлөлт үүсэх хэрэгтэй байх гэж бодож байна. Топ 6 бол маш их юм өгж байгаа. Өрсөлдөөн бүр өмнөх эхнийхээгээ бол бүр өрсөлдөөн нэмэгдээ явчих. Шгшээгийн тамирчид бол Азийн аврах шалралт тэмцээндээ явна. Тэрнээс ирээд 5-р сарын 1-ээс 3-ны хооронд Душанбегийн их тоглог байгаа. Душанбегийн их тоглолт бол Аз ТV аврахт оролцоогүй залуучууд маань явна. Азийн аврагын баг маань ирээд Монголдо бэлтгэл хийж агаад 5-р сарын 14-өөс 17-ны хооронд болох Казахстаны Астана их тоглолт оролцоод ерөнхийдөө энэ оны хагас удирдлын тэмцээн дуусж байгаа ер нь. Тэгээд 6-р сар дэлхийн аврах шалралт тэмцээндээ бид нэр оролцсон. 5-р сарын 20-оос шгшээ баг маань бол ерөнхийдөө хөдөө дэлхийн аврагын суур бэлтгэлдээ хөдөө бэлтгэл гараа явчихна. Тэгээд 6-р сард дэлхийн аврах шалралт тэмцээндээ оролцоод ерөнхийдөө бол хагас удирдал маань дуусчих гэсэн үг. Хагас удирдлын төлөвлөгөө бол ийм байна. Яг манайх өмнө одоо халууны болдоотор багш байсан мундаг багш гэдэг Монгол тэр хамгийн мундаг багш. Тамирчид ерөнхий суурийг бол гоё тавиад өгсөн учраас миний ажилд бол нэлээд төхөмтөө хөнгөрсөн гэж үзэх юм байна. Миний хувьд бас өөрийн техникийн тал дээр төлхөө ажиллая гэж бодож байгаа. Ер нь залуучууд олон байгаа учраас залуучуудыг бас хөгжүүлэх тал дээр л их анхаарал ажиллана да. Болондоо тэгээ манай Монгол залуучууд авьяастай шүү дээ.